Хай манайхан. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ би дараагийнхаа ээлжид бичлэгээрээ уулзах гэж байна. Би угаас амар хурдан гэлс хийж байгаа сте тий. За өнөөдөр маань хэдүүл ингэ ярилцах сэдв маань хүмүүс яагаад тэднэрт дургу вэ гэдэг сэдвээр ярилцсан. Тэгэхээр штэ хэдүүлээ. Хүмүүсийн дургу тэгсэн мөртлөө алдартай байгаад байдаг тэр хүмүүсийн талаар ярилцсанаа гэсэн. Тэгэхээр би өнөөдөр штэ ингээд хөнгөн юм хийгээд үзэн ядуулсан биш. Жинхнээсээ айгүй хүнд юм хийгээд тэрнийхээ одоо шанг хүртээд үзэн ядуулж байгаа тэдгээр хүмүүсийн талаар ярьж өгөх гэж байна. За эхлээд үлээ Английн жүжигчин Matthew Broderick-ийн хэрэгээс эхлэе заяа. Та бүхэн маань одоо энэ хүү жүжигчин ингээд айгүй тийм гимгүү царайтай тэгээд айгүй олон кинонууд дээрээс харж исэн баг. Хөвчлэн инедмийн тэгээд гэр бүлийн сэдвтэй драма кинонууд дээр тоглодог гэж би санаж байна. Бидний мэдэх олон инедмийн кинонд тоглосон гимгүү царайтай энэ хүү жүжигчин маань эд одоо мандаж байсан залуу наснда нэгэн аимшигтай ослыг санамсаргүйгээр гаргасан байт юм байна. 1987 оны 100 Matthew Broderick жүжигчин найз бүсгүй болох Dirty Dancing бохир бүжиг киноны од Jennifer Grey хамтаар Ирландын Enniskillen гэдэг газарт штэ BMW гэдэг машин түрээслээд тэр хоёр зугаалж исэн байгаа байхгүй юу. За тэгэж зугаалж явах явцдаа санамсаргүйгээр осол гаргаад за тэгээ ослын улмаас өөр машинтай мөргөлтөөд тэр машинд нь сууж явсан нэг гэр бүлийн одоо ээж охин хоёр болох Anna Gallagher болон Margaret Doherty нарын амь насыг хохиросон байдгаа. За тэгээд энэ хэрэг нь одоо тухайн үедээ айгуу тэгээ сенсацлагдаж яасан мөртлөө нэг тэгж амар хүнд ял аваагүй юм билээ. Амар харамсалтай байна. Тин чи 2 хүн өнгөрцөн гэдэг чинь бүр амар осол хийсэн байгаас тэ. Хүмүүс ослын шалтгааныг юу гэж боддог вэ гэхээр Ирландад ингээд 100 гар талаараа ингээд жолоод тийм ээ л да 100 гар талаараа ингээд барьж явдаг. Тэрэн дээр ингээд Матью ингээд толгойн хэрэгсэн байж магадгүй тэ ингээд. За тэгэхээр ослын үеийн мэдүүлэхдээ Jennifer болохоор касет тоглуулах гад доошоо ингээд тонгооцсон байсан. Тийм болохоор юу ч харж чадаагүй. Матью болохоор анханасаа тэр өдрийн бүр ямар ч дурсамж надад алга. Би өглөө яаж боссон, орой яаж ураасан, өглөөг яаж кофе мофего уусан, өглөө яагаад гэрээсээ гарснаа хүртэл би санахгүй. Надад тэр өдрийн бүр ямар ч дурсамж алгаа гэсэн тийм мэдүүлэг өгсөн маа. Матюгийн хувьд болохоор илгэн бишээ. Тийм илгэн ингээд дотроо ингээд жоохон бицрэлтэй тэнгүүтэй хөл гарна хугарчихсан. Тэгээд цус алдчихсан байгаа. Осол хийснийхаа дараа нь одоо цагдаа дуудаад тэгээ явж байгаа штэ. Тэгснийхаа дараа ингээд мөрдөгчдөө одоо байцаагчдаа би ингээд тэр хүмүүсийг өвдөгцнө би ингээд тэр хүмүүст муу юм хийсэн тэр хүмүүс яасан бэ гэж байн асуугаад байсан гэж байгаа. Тэгээ харамсалтай тэр хүмүүс өнгөрчихсөн. Тэгэхээр цагдаагийнхаа энэ хүү хэргийг яаж шийдсэн бэ гэхээр тухайн үедээ санамсаргүй осол хийсэн гэж шийдсэн мөлий. Тэгээд Матью болохоор 20 хэл энэ төр ерөөсөө биш зүгээр $175 торгуул ногдуулаад өнгөрж исэн мөлий. Тэгээд нас барсан 2 хохирогчийн ар гэрийнхний хувьд болохоор хан үлдчихсэн. Тэгээд хан нилийн өгөн хэмжилсэн мөлий. Тэгээд Матью ингээд айгүй алдартай жүжигчин тий одоо мандаж явж байгаа жүжигчин болохоор ингэж сүрээр одоо даарж энэ хэрэг ингээд өнгөрүүлж ашиг байна. Гэхдээ бол энэ малд бол зайлшгүй дахиад ийм юм тохиолдож таарна тэр үед ингээд ухаараараа чими гэсэн тийм ярьцлага өгжсэн мөлий заяа бүр. Тэгээд явж байгаад 2002 онд олон нийтэд манай гэр бүлийн зүгээс энэ одоо жүжигчнийг өршөөлөө. Энэ хүн ингээд санаатайгаар манай гэр бүлийн 2 хүнийг алаагүй гэдгийг бид нэр одоо ухаарлаа. Тэгээд ингээд уучлж байна гэсэн паблик уучлалыг хүргүүлсэн байдгаа. За тэгээд ерөнхийдөө бол юм хөө. Та хэд маань юу гэж бодож байна? Тэгээд заяа хүмүүсийн одоо хамгийн амар дургуусаад байгаа юм гэх юм бол айгүй хөнгөн ялтай өнгөрцөн. Матью одоо тухайн үед жүжигчин байлаа гэж яад энэ юмстэй. Үнэхээр яг тухайн үед юу болсныг тэр хоёр хоёлаа санахгүй заяа. Тэгээ ингээ ямар ч одоо юу нотлох баримт одоо тиймэрхүү мөрдөн шалах ажиллагаа ингээд Матюгийн талд явуулсан гэж хүмүүс үздэг. За дараагийнхаа хүн лөө орё. Дараагийн маань хүн болохоор та бүхний сайн мэдих Джеки Чан баа. За Джеки Чан болохоор одоо ингээд бүдэн ингээд дүгнэлтэлхээ заяа. Айгуу тийм сонин хуучирсан, хоцрогдсон бодолтой. Тэгээ дээрэс нь айгуу тийм юу юм шиг байна. Коммунист заяа амар коммунист өөрөө уг нь Хонконгийн хүн штэ Хонконгонд төрсэн заяа. Тэгэнгүүт Хятадын коммунист намыг дэмждэг. Одоо жишээлбэл өвөр Монгол төвд интерекч нөгөө Хятад ингээл зөөлөн хүчний бодлого янз бүр ямар ингээл босоор байгаа л тий ер нь одоо Хятадын паспорттай тий Хятадаар ярьдаг хүмүүс болцсон штэ тэр өвөр Монгол төвдөө хүмүүс. Тэгэнгүүт Хонконг, Тайван, Макао өндөрч угаасаа Хятадаар яаж байгаа. Гэхдээ тэр гуравчин болохоор тусгаар тогтнох гэж хичээдэг 3 улс баггүй юу? Ер нь бол 3 улс гэж улсч биш
одоо хятадын нэг талч биш тэгээ ингээ яваад байдаг гэсэн. Тэгэнгүүт Хонконгийн одоо хамгийн алдартай хүн бэжээж хятадын Бээжин дээр тэр коммунист намын хурлуудад очиж суудаг байгаа. Тэгээ тэр нь ингээд мэдээж Хонконгийн тэр одоо Жеки Чаныг алдартай болгосон тэр их нутгийн хүмүүс таалагдахгүй штэ. Өөрсдийнх нь ингээл улстай Хонконг гэдэг одоо тэр бие даасан улсаараа ингээл гарч иргээл ингээл хичээгээл тэд нар ч өөрсдөө хүртэл төрийн албаа малбатай штэ. Тэгээ хичээгээд байхад ингээд өөрсдийнх нь хамгийн алдартай Хонконгийн хамгийн алдартай хүн нь очиод Бээжинд очиод коммунист парийн цуугаал. Тэгэл Хонконг, Макао, Тайван энтерт ингээд демократ коммунист ингээд дэглэм тогтоохыг ингээл дэмжээл амар дэмжиж байгаагаа паблик олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд ингээл зарлаж марлал тэгээд яваад байгааг угаасаа ямар ч улс орны иргэд өсдөггүй байх. Тэгээ энэс нь болж нэг үзий ядж байгаа юм зэ. За хоёрдугаарт гэх юм бол хувийн амьдрал нь одоо хүүхдүүдтэй хандах хандлага нь амар тийм новшин заяа амар новшин ёо. Яг хичнээн өөрөө бүр амар ядуу зүдүү амар хэцүү амьдралаас босч ирсэн гэж байгаа. Тэг ингээ өөрийнхөө хүчээр л ингээ өөрөө босч ирээд 400 сая долларын хөрөнгөтэй гэж байгаа юм заяа. Тэг ингээ тэр мөнгө өөрөө босгож ирсэн. За тэр нь бол үнэн. Гэхдээ яагаад хүүхдүүдтэй ингэж хандж байгаа юм бэ? Нөө та нар өөрсдөө бүтээ. Та нар өөрсдөө төрсөн. Та нар өөрсдөө мөнгө ол. Би ерөөсөө наадамж ерөөсөө хамаагүй. Ерөөсөө чивд хоёр аав хүмүүн мөнгө. Гэхдээ би чанд мөнгө өгөхгүй гэсэн хандлагатай заяа. Тэгээд Жеки Чааваас хүүхдүүдтэй ямар ч анхаарал хандуулдаггүй. Сүлд ил болсон хүүхдүүд нь том болоод ил болсон. Хүүн болохоор Джесси Чан гээд эрэгтэй байдаг. Тэр болохоор 2014 онд марихуан хэрэглэж агаад баривчлагдсан заяа. Марихуан хэрэглэж агаад. Хятадд бол марихуан одоо яг их газартаа марихуан хэрэглэж агаад баривчлагдсан бол барыг цаазаар авахлах ялтай штэ. Тэгээ Хонконгийн иргэн болохоор арай гайг өнгөрсөн юм шиг байгаа миний ойлгосноор. Тэнгүүтээ 2021 оноос хойш өөрийнхөө текиланы бизнесээ эхэлсэн заяа. Тэгээ нөгөө нэг Джесси Чан чинь сүүлд айгу чимээгүй болсон. Тэрнээс намайг жоохон байх 10 жил байхад бол айгуух тийм хэрэг төвөгт орооцолтлоо. Марихуан татлаа. Энд тийм ингээл зодоо хийлээ мэлээ те. Хар тамхи ингэж зөөрсөн гэсэн тиймэрхүү хэрэгүүдэд айгуух орооцолтдог байсан. За тэгээд дараа нь заяа. За энэ Джесси Чаны ээжтэй гэрлэлтэнд байх хугацаанд 1999 он хавцаа Эта Энжи Чоклам гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаанд орсон байгаа. Тэг гэр бүлээс гадуур харилцаанд ороод явуулж байгаад 1999 онд тэр эмэгтэй нэг охин төрүүлсэн заяа. Тэгээ тэр охин нь ингээд өөрөө том болоод тэр охин нь юу юм бэлээ? Одоо бэлгийн цөөн хөх заяа. Тэнгүүтээ өөрөө ингээд том болоод сэтгэл зүйн хувьд айгуу тийм докторгүй хүн байгаа байхгүй юу. Тэг ингээд том болоод бичлэг хийгээд сошиал медиа дээр тавиад би ингээд өгөн Жеки Чаны охин гэхдээ тэр хүн намайг ерөөсө хүлэн зөвшөөрөхгүй гэж ингээд сошиал дээр ингээд гинт гарч ирэл бөө юм бас мөхгүй тэр хүмүүс чинь хөөе Жеки Чан чинь ингээд охиноо хайдгүй мэн охин чинь тэр охин нь яаж ижил ингээд гэрээс цугтцсан ингээд гудамжинд амьдардаг заяа. Тэг ингээд өөрийнхөө гудамжинд ингээд байж байгаа бичээл те манай ингээд тэр бумтан ам маань ингээд намайг тоохгүй тэг би ингээд гудамжинд амьдарч байна. Тиймэрхүү байдлаар ингээд сошиалэр гарч ирснээс болоод заяа баг тэрнээс болоод Жеки Чан сүлд хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ охинтой би нэг охинтой юм бэлээ. Тэгээ би одоо цаашдаа охинтойгоо харилцаагаа сайжруулахыг хичээж байгаа гэж хэлсэн. За тэгээ тэр нөгөө нэг олон нийт чинь ингээл пүү Жеки Чан ч одоо ингээл охинтой юм байна. Бүх охиноо бүр хүлээн зөвшөөрдөг юм байна. Тэгээ дээрээс нь гэрлэлтэнд гэрэлцэн байх хугацаанд гэр бүлээс гадуур харилцаанд бэжсэн юм байна гэл эхлэн штэ дайраад эхлэн штэ. Тэгсэн чинь гэр бүлээс гадуур харилцаагаа юу гэж өмөрсөн гэж эр хүн ийм алдаа хийх штэ гэж өмөрсөн. За тэгээ тэрэнд нь ингээ хүмүүс oh my god шууд ингээд Жеки Чаныг амар ингээл лаг биширдэг байсан хүмүүс бол ингээ шууд унтарч байгаа байхгүй юу ээж дээ юу амар хүн бэ гээл те. Тэгээ ер нь бол Джесси Чан хүүгээс нь эхлүүлээл хүмүүс нэг жоохон зайгаа авсан байсан. Тэгээ явж байгаа Джесси Чан ингээл том болоод сайхан 25 оны 12 сард нэг ярилцлаганд орсон билээ. Тэгээ тэрүүгээрээ хүүтэйгээ ингээ холбоотой байгаа. Гэтэ ингээ манай хүү наdur залах болгонд би ингээ дайцтай байдаг гэж хэлсэн байгаа заяа. Тэгэхээр хүн ингээ амар асуудал тэрдэл юм шиг байгаа. Тэгжэл хэлээд байгаа юм шүү. За тэгээ гэр бүлийнхаа одоо докторгүй байдалтай хүүхдүүдэд анхаарал хандуулдаггүй, хариуцлага хүлээдэггүй. Дээрээс нь араар тавигч, тэгээ дээрээс нь коммунист намын дэмжигч. Тэгээ ийм учраас Жеки Чанд хүмүүс айгүй дургүй байдаг. За тэгэхээр дараагийн үнэлөө шилжцгээ. Дараагийн хүн маань болохоор Aerosmith хамтлагийн домогт дуучин Steven Tyler гэдэг хүн баа. Та хэд маа нөгөө Armageddon гэдэг кинод шүү дээ. Тэрний дууг дуулдаг шүү дээ. Тэр хамтлагаар нь мэдэж магадгүй. Би бол энэ хамтлагт айгүй дуртай. За тэгээ Steven Tyler болохоор ямар хуу хэрэг үйлдсэн бэ гэхээр андуудаа юу байсан бэ? 16 настай охиныг одоо
толгойг эргүүлээд бэлгийн харилцаанд ороод жирэмслүүлээд тэгээ дээрэс нь аборт хийлгэжсэн ийм хэрэгт орооцолсон юм байна. За тэгэхээр хэргийн гүн рүү оръё те. Тухайн үед 16 настай ингээд Стивен Тайлертэй бэлгийн харилцаанд орсон эмэгтэй нь хожимоо том болоод тэгээд Стивен Тайлерын эсрэг ингээд хэрэг үүсгээд явсан байхгүй юу? Тэгээд тухайн үед бол Стивен Тайлер бол бүр ингээд амар ингээд юу ягаал гэсэн. Хүлэн зөвшөөрөхгүй, би нэг хүлэн зөвшөөрөхгүй гэлсэн байхгүй. Тэр нь амар учиртай заяа. Гэхдээ сүүлд нь дараа нь өөрийнхөө дурсамж номондоо өөрийгөө насанд хүрээгүй хүндээ бэлгийн харилцаанд орсон гэдгээ амар ингээд дурсаад биччихсэн. Тэг хүлэн зөвшөөрсөн байгаа. Тэгээ тэр номондоо юу гэж хэлсэн мэхээр тэр 16 настай байсан. Гэхдээ юу хийхээ мэддэг байсан гэж амар заа. Тэнгүүтээ тухайн үед өөрөө 26 настай байсан заяа. За тэнгүүтээ тэр одоо охины эцэг гэх нь надад бүр ингээд амар дуртай байсан. Тэг бүр намайг тэр охины асар хамгаалагч болохыг бүр юу санал болгосон. Тэгээ би одоо тэр ээж аав нь гуйгаадсан болохоор би тэр нь гарын үсэг зурсан. Тэгээ би түүний асар хамгаалагч болоод түүнийг дэлхийн одоо аялын тоглолтод дагуулж явсан гэж бичсэн байгаа номондоо заяа. За тэгэхээр энэ одоо хэсэг нь юуг илэрхийлж ийн гэж хүмүүс үзээд байгаа гэхээр 2022 онд Julia Holcomb гэх эмэгтэй түүнийг 1970 онд өөрийг нь 16 настай байхад хүчирхийлээд толгойг нэрвүүлээд бэлгийн харилцаанд ороод тэгээд жирэмслүүлээд тэгээд аборт хийлгэсэн гэсэн одоо зүйл ангаар буруутгаад тэгээд мөрдүүлж эхэлсэн гэсэн штэ. Энэ эмэгтэйгийн тухай энэ Стивен Тайлер бичээд байгаа юм байна гэж хүмүүс үзсэн заяа. Тэгээ хамгийн амар нь юу гэж манайхаа. Ингээл амар өөртөө ихтэй тэр чинь ингээд deny хийгээл байгаа штэ. Би тэгээгүй. Би наа чи бол хууль ёсных гэж яаж байгаа за би тэрийг хийгээгүй гэж биш. Наад бүх юм чинь хууль ёсных байсан ба. Яагаад гэвэл би тухайн үедээ тэр 16 настай охины асран хамгаалагч нь байсан учраас ингээд ямар нэгэн байдлаар миний өмнөөс ингээд заргалах ирэхгүй гэж би наад охины чи үзэж гин гэж зарлцсан байхгүй амар заяа. Тэг ингээд бэлгийн харилцаанд орсон тэрийг ингээд харилцан хүлээн зөвшөөрсөн байсан. Тэгээд абортоо болохоор одоо юу гэсэн гэж байгаа. Тухайн үед нөгөө нэг тэр эмэгтэй мэдүүлэгт ингэж утсан байгаа заяа. Тухайн үед хүүхэд нь нэлээд том болсон байсан гинэ. Тэг ингээд тэр охин болохоор жирэмсэндээ айгу баярлаад тэг ингээд хүүхдтэй гаргана гэж бодож исэн бол хин Стивен Тайлер болохоор арай өөртөө ингээд ээж аав нь дургуутсан юм шиг байгаа. Тэгээд тэрэнд нь ингээд жоохон юм санаад явж исэн. Жоохон санаа заа явж исэн. Тэгсэн чинь гай олж тэр охины байж исэн байранд нь гал гараад тэгээ тэр охин ингээд юу 5 давхраас жилөө юу лээ тэг өгсөрсөн байгаа заяа. Тэгээд нэг сэрсэн чинь ингээд Стивен Тайлер ирсэн. Тэгээ эмчнэр ирсэн. За хүүхдээ ч авахаас өөр арга байгаагүй шүү гэж хэлсэн гэсэн. Тэр охин бодохдоо болохоор Стивен ингээд боломж гарсан дээр хүүхдээ авахалсан юм байна. Тэгээ ингээд юу н надаас ингээд юу н болж байгаа юм байна гэж бодсон гинэ. Тэгээ одоо хүртэл тэр бодлороо байдаг. Тэгэл ингээл юу цагдаа нарт ингээл мэдүүлэг өгөөл хэрэг үсгээ явж байгаа заяа. Гэтэ стил амар сэжим маас тий 26 настай мөртлөө 16 настай охиныг ингээд сонирхож ийн гэж бодохоор за дараагийн хүн нь болохоор Nick Cannon гэдэг жүжигчин байдаг тий та хэд маань мэдэх бах. Nick Mariah Carey-ийн нөхөр байсан гэдгээр нь мэдэх бах тий олон кинонд тоглосон. Тэгээд дээрээс нь бас бизнесмен, продюсер юм байгаа. За энэ хүнийг яагаад хүмүүс үзий ядсан бэ гэхээр манайхаа 6 өөр эмэгтэй 12 хүүхдийн эцэг байхгүй юу? Юмэрсэн зэ. Одоо ингэ та хэдэд хүүхдүүдийнхэн төрсөн он сарын дарааллыг ингээд уншиж өгье. За Mariah Carey яга тийм Mariah Carey-тэй бол эхнэр нөхөр байсан. Monroe болон Moroccan гэдэг хоёр ихэртэй. Тэгээ хоёр ихэр нь болохоор 2011 онд төрсөн. Britney Bell гэх эмэгтэйтэй 2017, 2020, 2022 онд ингээд тус 3 хүүхэдтэй болсон ба 2022 онд. Guys 22-ыг тогтоогод аваарай заяа. За дараа нь Abby De La Rosa гэдэг эмэгтэйтэй 2021 онд 2 ихэртэй болсон заяа. Тэнгүүтээ 2022 онд Zeppelin гэдэг охинтой болсон мó. Дахиад 2022 онд. Өмнөх бас нөгөө нэг Britney Bell-тэй бас 2022 онд хүүхэдтэй болсон шүү дээ. Тэнгүүтээ Alissa Scott гэдэг эмэгтэйтэй 2021 болон 2022 онд хүүхэдтэй болсон баг. Зүгээр ингээд явуулдаад casual харилцаанууд байсан юм шиг байна. Зүгээр ингээд одоо сарын зайтай хийсэн юм уу яасан гэдэг. За Brie Tessy гэдэг эмэгтэйтэй 2022 онд дахиад хүүхэдтэй болсон. Lanisha Cole гэх эмэгтэйтэй 2022 онд дахиад хүүхэдтэй болсон. Ингээд 2022 онд төрсэн заяа. 1 2 3 4 5 хүүхэдтэй. Юу гэсэн үг юм бэ те? 2001 онд заяа 5 өөр эмэгтэйг жирэмслүүлээд хүүхэдтэй болж ингээд та нар төсөөлдөө амар угаас те.
Тэгээ хүмүүс гол нь нэг хэсэг нь айгүй хейт хийдэг, нэг хэсэг нь болохоор амар дэмждэг заяа. Яагаад гэвэл энэ ч одоо тий ийм их мөнгө төгрөгтэй ингээд цангуугийн хувьд ийм чадамжтай. Тэгээ өөрөө бас ингээд аав байх туртай хүн чинь ийм олон хүүхэдтэй бололгүй яах вэ гэж хэлдэг бол зарим нь болохоор юу вэ дээ хүний яснаас айгүй гажууд юм болоод наа. Дараа нь ингээ хүүхдүүд нь томроод яах юм. Дараа нь хүүхдүүд нь өөрсдөөсөө ичин шүү дээ. Дараа нь ингээ хүүхдүүд нь хүүхдүүдээ ерөөсөө бодохгүй ингээ өөрийнхөө баг имижийг бүрдүүлээд байгаа юм хаашаа гэж боддог заяа. Тэгээд ингээд хүүхдүүдтэй болсныг орхилоо гэж бодоход цаа чи ингээ хүүхдүүдийн талаар бол ээжүүдийн талаар ингээд аюу тийм жок мөк маягийн юм ингээ ярьцлагнуудаар хэлж явдаг заяа. За ингэсэн байгаа. Олон хүүхдтэй тэгээ тэцсмэ тэр олон хүүхд ингээ өөр ээж явах бол ингээд айгуу тийм толгой ирэх хүмүүс надад аюух байдгаа. Тэгээ би ингээд уг нь зул сарын баяраар өөрийнхөө гараар ингээд цагтлууд бичсэн. Гэхдээ хамгийн харамсалтай нь ингээ ээжүүдэд нь дандуураад өгцөн байлээ гэж инээсэн за. Өөрөө хийчээ дараа нь ингээд тэр ихнэр хүүхдээ ингээд жок болгоо те. Тэр тэдний ингээ олон байгаа нь өөрийнх нь тэдний ингээ олон байгаа нь ингээд өөртөөх нь хувьд ингээ ичгүүртэй байдал юм шиг ингээ ярьж мариад заяа. Олон хүүхдтэй тэг ингээд өөрөө ингээд аав байх туртай гэж байгаа юм заяа. Тэрүүгээр ингээд имиж бүрдүүлээд явчихсан гэж хүмүүс ярьдаг. Тэгээд айгүй хейт хийдэг. Та хэд ингээд нэг каноныг яг энэ мэдээллийг мэдхээс өмнө юу гэж боддог гэсэн бэ? Тэрийг бичээрэй. За би бол ингээд амар дархун царайтай л хүн гэж боддог байсан. Тэгсэн чинь дооны доодох нотон гэж нэрээ. За next нь эмэгтэй хүн байгаа. За та хэд маань мэдчихэж магадгүй Эллени шоу гэдэг нэг юм явдаг гэсэн штэ, нэг юм шар ийм таримл өстэй ихч ингээл хүмүүсийг дуудаж авчраал жондоош нь хийж мэгэл яриаддаг. Тиймэрхүү рилсүүд үзчихсэн үү? За тэр Эллени шоуг хөтлөн явуулдаг Ellen DeGeneres гэдэг эмэгтэй байдаг. За энэ эмэгтэй болохоор амар их үзий ядуулахаа өмнө Америкийн хайртай бүсгүй American Sweetheart гэдэг нэр хүртэл авч ирсэн билээ заяа. Ингээл анх ингээ гарч ирэхдээ бүх хүн тайрыг түгээе, бүх хүн ингээл бүх хүнтэй илдэг харьцах хэвээр, ерөөсөө илдэг занг түгээе. Ингээл амар эерэг имижтэй гарч ирсэн заяа. Анх ингээд хүмүүсийн анхаарлыг татаж эхлэж байгаа та. Он цаг өнгөрөх тусам гайг болж байгаа ч гэсэн ижил хүүстэн хүмүүсийн хувьд ингээд жоохон хейт хийгээд идэг штэ хүмүүс. Гэхдээ энэ Элленийн хувьд болохоор аюу тийм эрэг сэтгэлтэйсэн заяа. Яагаад гэвэл stand up comedian заяа. Гэдэг нийтээ humorтэй юмнууд ярьдаг. Тэгсээр нь ингээд аюу тийм эрэгтэй инээд цацруулсан аюу тийм хүн байсан баахгүй. Тэгээ явж байгаа карьерийн төгсгөл нь болохоор Америкийн хамгийн их үзий ядагдсан хүний жагсаалтыг тэргүүлж бараг дууссан заяа. За яагаад гэсэн чинь ийм амар илдэг царайны арт яг нөгөө нэг Эллени шоуг таад маань зарим нэг одоо амар моментууд үзэх юм бол яг ингээд Ariana Grande ч юм уу, Taylor Swift ч юм уу тэрэд ингээд дөнгөж гарч ирж байхад альсгүй бол ингээд жоохон хил амд орсон байх үед нь дуудаж авчирж одоо шоунд оролцуулангуудаа ингээд амар эвгүй юм асуудаг заяа. Доош нь хийх маягтай ингээд хүмүүстэй зарим нэгэн одоо юутайгаа харцдаг заяа. Гестүүдтэйгээ зочидтойгоо харцдаг. За түүнээс гадна одоо Эллени шоуны ард ажиллаж исэн ажилчдын дунд амар тийм токсик ажлын байрны харилцаа байсан гинэ Элленээс болоод Эллени нүдөө харж болохгүй. Тэгээ сүүлд нь Эллени шоуны ард ажиллаж исэн бүх ажилчдын гомдол мэдүүлгийн дагуу ингээд мөрдөн шалгах ажиллагаа явуулаад айгүй олон продюсеруудыг халж исэн билээ. Продюсер гэдэг чинь одоо сэтгүүлч зурлаач энтрийн дээр ингээд байж байдаг. Одоо захирал Эллени доорх хүмүүс гэх юм уу. Тэгэд одоо тиймэрхүү том хүмүүсийн халж исэн билээ. Яагаад гэвэл жихнээсээ Элленээс болоод за тэгээд тэр продюсерууд нь одоо тэр нүүр аваад гэдэг шиг тийм. Үед 19 цар тахлын үеэр өөрийнхөө гэрээс нэвтрүүлгийг хийж эхэлсэн байгаа. Одоо нөгөө холбооны телевизүүд гэж ярьдаг штеп. Тэр телевизүүдийнхээ ажилчид биш заяа. Хямдхан ажиллах, өөрөө ингээд олсон тэг хямдхан ажиллах тиймэрхүү хүмүүстэй хамтарч ажиллангуудаа тэр яг өөрийнхөө холбооны ажилчдад ингээд цалин өгөхгүйгээр тэгж зохицуулж ажил хийжсэн мөлий. Дөөрхөн шоу хийжсэн. Тэгээд тэрэнд нь ингээд ажилч айгу гомдолтой байдаг. Тэгээд дээрэс нь COVID-19 үеэр бүх юм зогсож байгаа штэ. Тэнгүүд яг цалин, хангамж, одоо халамж юу гэдэг тэр мөр нь ингээд хизээ орох нь мэддэхгүй. Бид нэр ингээд яг хайж байгаа юм шиг мэдрэмж төрүүлсэн. Тэгээд удаа дараа одоо мэдээлэл шаардсан ч гэсэн хариу өгөхгүй байж байгаа. Тэгээд дараа нь өгсөн. Тэгээд яг үндэ ардуур нь ингээд өөр хүмүүстэй ажиллая гээд мөнгө төр өгөө явжсэн билээ. Гэсэн тийм асуудал гарч ирсэн заяа. За тэгээ ер нь бол айгу тийм олон нийтийн зүгээс ч гэсэн үзэгчдийн зүгээс заяа. За тэгээд зарим нэгэн зочдын зүгээс. За тэгээ ажилчдын зүгээс ингээ Элленийг маш их шүүмжилсний дагуу ер нь бол 2022 онд шоу нь аль биесээр өндөрлөө. Тэгээ одоо цаа чин хувийн амьдралаа хөөгд айгу тайван амьдрахыг хичээж байгаа гэсэн.
Гэхдээ still 2025 он 2026 онд ингээд hated people гэд хайсан чинь зүгээр амар дээгүүр ихний 10-д явж байгаа байхгүй. Тийм амар үзээд гцсэн байна. Тэгээ би энд ингээд юу ч амар тийм эвгүй ингээд характер гаргасан зарим нэг хэсгүүдээс нь оруулчих заяа. Тэгээ та хэд маань бас Элэний ингээд амар тийм эвгүй Элэний одоо rude moments энэ төр хайгаад үзвэл зөндөө гарч ирнэ. What are your phobias? Well, I don't like clowns. Okay, and it was a clown too. You saw it? Yes, I did see it. Okay. За дараагийн маань хүн бол бас эмэгтэй хүн байна. Яда Пинкет Смит заяа. Will Smith-ийн эхнэр Ядагийн талаар хэдүүлээ ярих гэж байна. Тэгээ ягаад энэ эмэгтэй хүмүүс амар үзээд байдаг юм бэ гэхээр хит хитэн шалтгаантай юм лээ. Би бол ингээд нөхөртэй айгу тийм одоо тэр чин X нөхөр гэдэг болсон шүү дээ. Ер нь бол тэр хоёр чинь салж байгаа. Will Smith-д айгу тийм бүдүүлэг тийм муухай ингэж харцдаг заяа нөхөртөөгөө. Тэгэнгүүтээ тэр нөгөө нэг Оскар дээр Ядагаар нэгэн тоглоом үзэн штэ хөтлөгч нь. Тэг би яг комедиан хүн байсан. Тэгээ би тэр комедианы нэрийг санахгүй. Тэгсэн чинь Яда Will Smith хоёр ингээд камер дээр инээж байгаа харагддаг байхгүй юу? Ингэж минийгэл тэгснээ ингээд 1 2 3 секунд басна яасан ингээд Will Smith ингээд шууд гарч ирээ нөгөө хүнийг чи алгадаад суучдаг тий. Тэгээ би тэрний дараа ингээд хүмүүсийн ингээд комедиг уншаадсэн чинь Will Smith гэхдээ ер нь бол имерхүү характер гарах юм биш. Өөрөө ч гэсэн айгу тийм funny маягаар гарч иржсэн учраас ер нь бол имерхүү юм яах хүн биш. Тэгээд Ядаа л хатгсан байж тараа гэж яриадсан байхгүй юу. Тэгэхээр би ингээд үнэхээр Яда Смит ингээд нөхрөө ингээд хатгаж матгаал тэгээд идэм болов гэж бодсон чи тэрнээс дор заяа. Нөхрөө ингээд бүр хасаагүй айгу муу хэлж авд юм билээ. Тэг ингээд ярилцлагууд дээрээ тэгээд Will Smith болоо Яда Смит чи хоёулаа эхнэр нөхөр байгаа штэ. Тэг хоёулаа 2 хүүхэдтэй. Тэгэнгүүтээ Яда Смит ингээд өөртөө харилцааны талаар ингээд олигтой юм хэлэхгүй заяа. Зүгээр ингээд Will Smith-ийг айгу тийм жоохон муулаад жоохон гэлоош нэгэл тэгэл тиймэрхүү юм яриад яваад байдаг заяа. Зөвхөн жоохон өөргөө өмөрсөн маягтай. Тэгвэл Will Smith болохоор яг ингээд үзэгчтэд те ингээд өөрийнхөө фэнүүдтэй ингээд зориулаад за бит хоёрын ситүэйшн бол ерөөдөө л иймэрхүү байгаа гэдэг аль биесийн мэдээллийг бол гаргаж явдаг нь Will Smith. За тэгээд Will Smith болохоор 2021 онд finally заяа Яда тэр хоёр ингээд муу харилцаатай. Би эхнэртэйгээ муу харилцаатай. Тэгээд Яда тэр хоёр ингээд тустай амьдарч байгаа. Гэхдээ тэр нь бүр 2016 оноос хойш тустай амьдарч байгаа. Тэгээд баг тустай амьдралыг хөөгөө явж байгаа гэдэг хүлээн зөвшөөрсөн байна. Тэнгүүтээс заяа Яда ингээд үнэн ч юм харилцаанд итгэдэггүй те. Одоо нэгэнд гэрэлсэн бол ингээд ихнэр нөхөр өөрөөсөндөө үнэн ч байх хэвээр өөр хүнтэй бэлгийн харилцаанд орохгүй байх хэвээр гэсэн тийм үзэлд итгэдэггүй. Тийм учраас ингээд бит хоёр гэр бүлээс гадуур өөр ингээд харилцаатай байж ирсэн. Энэ бол манай гэр бүл нормал зүйл гэж хэлсэн байгаа. Тэгэхээр ингээ хүмүүс айгуу дургу. Тэнгүүтээ бас одоо та хүүхдийг харалтаа тий JD Smith, Will Smith хоёр ингээ харангуут Will Smith жишээлбэл 13 настайдаа ингээд 20 настай эрэгтэй хүнтэй ингээд нэг оронд ингээ амар тотон мотон зураг авахулсан байж ингээл шоконд оруулж ирсэн штэ. Тэгэл JD Smith болохоор сүулт одоо найз хөндөө боллоо. За тэгээ гей боллоо. Тэгэл ингээл янз бүрийн байдлаар ингээ асуудалд орооцолтол нэг тийм жоохон өөр юм зан аршинтай хүүхдүүд штэ тэр хоёр ч ер нь JD Will хоёр. Тэнгүүд нөгөө хүмүүс ингэт юм блэ. Жада хүүхдүүдтэй анхаарлаа хандуулдаггүй. Хүүхдүүдээ ерөөсөө анхаарч хайрлаж өсгөөгүй тийм харваас ингээд зэвхий хүүтэй эмхтэй гэж хэлдэг. Ингээд зогсохгүй. Хүүн ингээд найзыгаа тэг гэр бүлдээ танилцуулсан байна л та. Тэгсэн чинь Яда ингээд хүүгийнхаа найзтай ингээд романтик харилцаанд ороод ингээд дунтаж явдаг эхэлсэн заяа. Тэгэд ингээд тэрийгээ бүр ингээд 2016 он тэр хоёр чинь ингээд яаж байгаа штэ. Тустай амьдарч эхэлж байгаа штэ. Тэгээ бүр тэр үеэсээ өмнө нь тэр нөгөө нэг дуучин Альсинатай буюу хүүгийнхаа найзтай ингээд дотны харилцаанд ороод эхэлчихсэн. Will Smith-ээс ингээд тустай болонгуудаа шууд нөгөөдөгтэй амьдарч эхэлсэн байгаа байхгүй. Тэгээ тэрийг ингээд хамгийн амарын заяа амар тийм public аюу тийм бахархаж ярьсан байгаа байхгүй. Тэгээ тэр ярилцлаганаар ингэсэн мөлий. Will Smith ингээд яг emotionally тэ сэтгэл зүйн хувьд ингээд ийм том хүн шиг насанд хүрсэн хүн шиг биш ээ. Тийм болохоор ингээд би Will Smith-ээс ингээд баг унтарсан. Одоо Will Smith-ийн дараа өөрийн хүү JD Smith-ийн найз болох Альсинатай учир ургуулж эхлэе. Тэгээ бит хоёр романтик харилцаатай 2016 онд бит хоёр ингээд хамт амьдарч эхэлсэн. Тэгээ энэс нь болоод хүмүүс айгүй хүзээдэг ингээд бүлтэн одоо тэр чинь 55 хүрж байгаа юм штэ. Тим насны хүн байж ээж зарай Альсина болохоор 33 настай заяа. Одоо ер нь бол хүүтэй ч зөө. Тим хүн байж ээж ингээд хүүхдүүдийнхаа яриадаг бодохгүй. Тэгэл нөхөр алдартай жүжигчний гэр бүл гэсэн нэр хүндээж бодохгүй. Ингээд өөрийнхөө тэг орд ирний жаргалаа хөөгөө явж байгаа нь ингээд айгу тэнэг байна. Тэг ингээд энэ бол одоо үзий ядах шалтгаануудын нэг мөнөөсөө мөн гэж хүмүүс үзэж байна.
За дараагийн нэг таад маань бас мэдээж магадгүй Woody Allen гэдэг нөгөө найруулагч эдэн штэ. Тэр найруулагчийн хэрэг ер нь бол ингээл дуулдаал яваад байна. Тэгээ би өнөөдөр бас дөнгөж ухаж тонхиж үзлээ гэсэн чинь бас амар заваан юм байна. За Woody Allen болохоор найруулагчаас гадна заяа. Үүн нь найруулагчийн карьер нь айгу тийм өндөр, авьяастай хүн ч гэсэндээ бэлгийн одоо гаж донтон гэж явд юм байна. Тэгээ юу болсон бэ гэхээр Woody Allen тухайн үед 1990-ад оны, 80-ад оны үед Mia Farrow гэдэг эмэгтэйтэй хамтран амьдарч байсан юм байна. Тэгээ тэр эмэгтэйгийн 7 настай өргөмөл охин Dylan-ыг оролцсон гэж одоо буруутгагдаж мөрдөн байцаалтанд явуулж исэн юм байна. Тэгээ 1992 онд болсон хэрэг шүү. Тэгээ бэлгийн хүчирхийлэл үйлцсэн гэж буруутгасан юм байна заяа. Бэлгийн хүчирхийлэл. Oh my god. За тэгээ мөрдөн шалгалтын дараа хэрэг үүсгээгүй ч гэсэн энэ одоо асуудал нь Woody Allen-ыг одоо насан туршид дагаж явж байгаа. За тэгээд үүнээс гадна дахиад энэ Mia Farrow гэдэг эмэгтэй нь ядж хахад заяа. Өөрийнхөө 4 хүүхэд, биологийн 4 хүүхэд. За тэгээд өргөж авсан 10 хүүхэдтэй нийт 14 хүүхэдтэй заяа. Амар олон хүүхэдтэй. Ингээд бэлгийн гаж донтонтой тэр тухайд амьдарч байгааг мдэггүй л ахалтаа. Тэгтэл бэлгийн гаж донтонд ингээд бүлэгтээ 2 хүүхэдтэй өгцөн байгаа байхгүй юу? Амар. Oh my god. Хангалттай гэж анхаарал тавьж хамгаалж чадахгүй юм бол яах гэж тэгж хүүхд өргөж авдیں۔ Тэ. За эхлээд хэдүүлээ Mia Farrow-ийн гэрлэлт болон хүүхдүүдийн талаар яриа. Mia Farrow болохоор өмнө нь Frank Sinatra-тэй гэрэлсэн байсан. За тэгээд дараа нь болохоор төгөлдөр хуурч Andre Previn гэдэг хүнтэй гэрэлсэн юм байна. За тэгээд явж исэн чинь нөгөө хөшөө үлээ шар сэмжилсэн өвгөн гэдэг шиг те. Тухайн үед Mia Farrow-тэй дахиад амьдраа явж байгаа юм заяа. Тэгээд энэ одоо Dylan-ыг хүчирхийлсэн гэдэг хэргийн дараа энэ Mia Farrow салаагүй заяа Woody Allen-аас тэгэл амьдрал байсан за. Тэгээ амьдрч исэн чинь одоо Мягийн өргөмөл охин Sonny Previn-гээ солонгос охин байгаа. Тэр охинтой хайр дурлалын харилцаа үүсгэсэн гэ боддоо. Жохноос нь ингээ хамт байгаад тэ ингээд аав охин мохон гэж явж байсан. 20 настай одоо болох үед нь хайр дурлалын харилцаа үүсгээд тэр романтик харилцаанд орсон байгаа бүр амар заяа. Өөрийнхөө ингээ хамт амьдарч байсан хүний охинтой хайр дурлалын харилцаа үүсэн гэ боддоо. Нөгөө охин нь ч гэсэн ингээд ээж гэж явж байгаа хүнийхээ хамтран амьдрагчтай ингээд хайр дурлалын харилцаа үүсэж ингээд бодоо. Амар заамгаас тээ. За тэгээд зогсоогүй заяа. Энэ одоо амар олон хүн гээл би өвдөөцөл бүх хийстэй ямар зааван сэж юу болоод байгаа юм бэ ч доо гэд одоо тэгжсэн боо юм болж исэн ч гэсэн Alan Woody Allen болон Previn тэ Sonny нар сүулдэ гэрлээ тэг хамтраад хамтын амьдралаа үргэлжлүүлсэн байдаг. Яг нэг 18 16-аас 25 насны хоорондын эмэгтэй хүний толгой ирэх үе бүр амар эд юм шиг байна. Энэ хүн л хайртай гэж бодчихдөг те. Тэгээд ингээд тэрэндээ ингээд бүхнээ зориулаа яваад идэг. Яг л тийм юм болсон юм шиг байна заяа. Тэгээ энэ Mia Farrow ч гэсэн одоо Fucked Up Family гэдэг юугаар айгу хаалтартай юм л ингээд яг амар лаг өсгөж чадахгүй тэгсэр нь ингээд амар олон хүүхэд ингээд өргөд авчихсан. Тэгээ нөгөө хүүхдүүдтэй ус олоод байгаа мó тус олоод байгаа мэдгүй. За одоо жишээлбэл Dylan Sonny хоёрын хувьд үнэхээр амар гомдолтой байгаа зү тэ. Mia хэрэг өргөж аваагүйсэн бол яд чи юу ч болох байсан бэл арай нэг өөр дээр хүмүүстэй энгийн хүмүүс өргөж авах байсан юм билүү. За тэгээ Woody Allen болохоор хамтран амьдарч исэн эмэгтэйгийнхаа 2 охинтой ингэж бэлгийн харилцаа үүсгэсэн гэдгээрээ айгу тийм алдартай тэгээ дээрэс нь гаж тонтой гэж явдаг. За бас дээрэс нь Epstein-тэй айгу тийм хотын харилцаатай байсан оо мэйлүүдээр нь баталгааж байгаа. Тэгээ ер нь бол Jeffrey Epstein болон Woody Allen хоёр ч амар бестүүд заяа. Яг тохирсон гэхгүй. Нөгөө Epstein ч угаасаа жоох хүүхдсэн нэртэй те педофилтэй тэнгууд энэ хэн бас тийм баад те. Woody Allen бас амар педофил амар сэжин заа. За тэгээд одоо нөгөө нэг би ингээд хамгийн хүзээ ядагцсан хүмүүсгээ хайж эхэлж байгаа штэ. Тэр хайлтыг маань тэргүүлсэн хүн бол мэдээж Sean Combs байгаа. P Diddy. За Diddy-гийн талаар хэдүүлээ одоо 2026 онд ямар мэдээлэл хэдүүлээ харъя. За 2025 оны 10 сарын байдлаар Sean Combs-ийн хэрэг нийтдээ 70 гаруй иргэний гомдлол нэхэмжлэлээр ингэж гаргаж үргэлжилж байна. За эдгээрт бэлгийн хүчирхийлэл, дарамт, мүлжлэг, хүний наймаа зэрэг ноцтой зөрчлүүдийг 1990-ад оноос хойш Sean Combs үйлдсэн гэж буруутгагдсан байна. За нэхэмжлүүд олон 10 жилийн хугацааг хамарч хэд хэдэн хүнийг хамруулсан байгаа. За 90 хүн шүүх хурал болсон 2025 оны 5 сард шүүх хурал нь болоод хүний наймаа рекет заяа нөгөө гэж хүн дарамтлагдаг рекет. За тэгээ биеийн үнэлэлтэй холбоотойгоор биеийн үнэлэлтийг одоо мууж хооронд ингэж тээвэрлж хүүхэн зарсан гэсэн зүйл ангуудаар шүүх хурлалсан байна.
За шүүхийн шийдвэр болохоор хүний наймаа болон ракетийн хэрэгүүдээс цагаатгагдсан бол за харин биеийн үнэлэлттэй тий биеийн үнэлтийг дэмжсэн гэсэн энэ хэрэг нь 2 зүйл ангаар буруутгагдаад 4 жил 2 сарын хорхол за мөн дээрээс нь торгуул төлөх ийм одоо ял авчгаад байгаа юм байна. За тэгээд Шон Компсын буюу P-Diddy-гийн одоо хэрэг илчлэгдэж олон нийтийг хамрахад хамгийн одоо гүн тусалтай үзүүлсэн хүн бол түүний ex хуучин найз бүсгүй болох Casey Ventura байгаа. Тэгээ энэ Casey-гийн мэдүүлэг тэг ингээд олон хүнд хурч тэгээ Шон Компс буюу P-Diddy-д хүчирхийлүүлж тэг янз бүр болгуулжсэн хохирсон хүмүүс ингээд тэндээс гарч ирж мэдүүлэг өгснөөр одоогийн бидний мэддэг P-Diddy-гийн хэрэгүүд илчлэгдсэн байдаг юм аа. За одоо хүртэл энэхүү тэгээ хэдийгээр одоо эрүүгийн зарим нэг хэрэгүүдээс мултарсан ч гэсэн иргэний олон их хэмжлэлүүд үргэлжсээр байгаа. Тэгээ хуулийн маргаан бол бүрэн дуусаагүй байгаа юм байна. За тэгээд та хэд манд P-Diddy-гийн тухай өөр зөндөө YouTube руудээс уншиж исэн, судалж исэн, сонсч исэн баг. Тэгээ ер нь бол ямар сэж юм аас тий. За тэгээ өнөөдөр би та бүхэндээ өөрийнхөө хоёр дахь одоо дамгааллаараа биш заяа яг өөрөө жинхнээсээ гардаж үйлцэн одоо гардаж гаргасан зохисгүй авир за тэгээ хүчирхийлэл хэрэгүүдийг үйлцэн юм celebrity odd хүмүүсийг та бүхэндээ ярьж өглөө. Та бүхэнд маань өнөөдрийн маань бичлэг таалагдсан бол like and sub дарж намайг дэмжээрэй. Баярлалаа. Баяртай.